Хором тэргүү үзэгчдээ цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн баасан гарагийн дугаар эхэлж байна. Улсын их хурл бүгд найрамдах улаас тунхагласан түүхэн үйл явдалд ач холбогдол өгч жил бүрийн 11-р сарын 26-ныг бүх нийтээрээ тэмдэглэх баяр амралтын өдрийн жагсаалтанд буцаан оруулсан байна. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулаад байна. Монголчуудын хувьд түүхийн сорилтыг олон удаа давж ирсэн. Одоо ч ард түмэнд эв нэгдэл тусгаар тогтнолын үзэл санаа чухал байна гэж улсын хурлын гишүүн Лүндэ Жандсан үзэж байна. 1924 онд анхдугаар үндсэн хуулийг баталж бүрэн эрхт ард улсыг тунхагласан түүхэн үйл явдал болсон гэдгийг эрхэм гишүүн тайлбарллаа. Тэр 12 сарын 29 буюу тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан өдөрч Монголын баяр, их Монгол улс байгуулсан ч Монголын баяр, хүнүү гүрэн байгуулагдсан ч Монголын төрч ёсны баяр, ардны хувьсгалж Монголын төрч ёсны баяр, эв нэгдлийн баяр болсон тэр эзэн Чингис хааныхаа одоо төрсөн өдөр гэж яриад байгаа энэ баяр ч гэсэн баяр. Тийм учраас энэ баяруудыг бол зөвхөн найрлаж, наадамдаж баярлахтаа гол нь бус нийтээрээ түүхээ мэдж, түүхээ ухаарч, түүхийгээ сургамжид дүгнэлт хийж цаашид Монгол улс оршин тогтнож мөнхөд хөгжихийн тулд яах ёстой юм гэдгээ ухаарлын баяраа гэж би бол ойлгож байгаа. Монголчууд бид бүгд найрамдах улс тунхагласан түүхэн үйл явдалд ач холбогдол өгч жил бүрийн 11-р сарын 26-ныг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон нийтээрээ амардаг байсан уламжлалыг сэргээх нь зөв. Гэхдээ тухайн зохицуултыг хийхдээ зөвхөн баяр амралтын өдөр гэдэг утгаар нь хандах биш. Цаашдаа улс орны тусгаар тогтнол дархлааны тухай ойлголт гэдэг үүднээс нь авч үзэх хэрэгтэй гэж улсын хурлын гишүүн Ямагийн инквалд үзэж байна. Энэ асуудлыг төрөөчийн их хурлаар бүдгэрүүлээд ач холбогдлын нэг зэнда доош нь бууруулж харагдуулах гэсэн оролдлого бол бас л бидний нөгөө үндэсний ой санамжаас түүхээс тусгаар тогтнолтой холбоотой тэр тусгаар тогтнолыг авчирсан, баталгаажуулсан улс төрийн хүчнийг үйл ажиллагааг бүдгэрүүлэх гэсэн, гавьяаг нь бүдгэрүүлэх гэсэн ийм оролдлого байсан л гэж үзнэ. Тэр ч утгаараа би энэ асуудлыг дахиад сэргээгээд энэ бол зүгээр нэг баярын өдөр нэмж байгаа асуудал биш. Бид нар чи ийм баталгаатай, ийм дархлаатай, ийм санамжтай улс шүү гэдгээ эргэж баталгаажуулж байгаа юм л асуудал гэж ойлгож байгаа. Улсын хурал тухайн асуудлаар холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эцэслэн батлаад байна. Ингэснээр жил бүрийн 11-р сарын 26-ныг бүх нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр байхаар зохицуулт хийгдлээ. Малажхан салбарын үйлчлэл таваржилтын бэлтгэл ажлыг бүрэн хангах хүндрэл эрсдлээс хамгаалахад чиглэсэн зарим талын зохицуултыг хийх хэрэгтэй тухайд яригдж байгаа. Энэ талаар Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт улсын хурлд мэдээлэл хийсэн юм. Мөн улсын хурлын зарим гишүүд байр суурин илэрхийллээ. Засгийн газрын мэдээлж байгаагаар бол улсын хэмжээгээр 156 мянган айл өрхөд 60.8 сая толгой мал үйлчлэхээр байна. Харин бэлчээрийн даацын байдлыг авч үзвэл нийт газар нутгийн 80% нь бэлчээрийн хүрэлцээтэй, 20% нь бэлчээрийн хүрэлцээгүй байдалд байна. Малажихуйн өвлжил таваржилтын бэлтгэл ажлыг бүрэн хангах, цаг агаарын хүндрэл эрсдлээс хамгаалах үүднээс засгийн газар ажлын хологдох төлөвлөгөөг гаргасан. Тодорхой зохицуултуудыг хийж байна гэж ерөнхий сайд Эрдэнэт мэдээллээ. Малчтын өөс тэжээл бэлтгэл аймаг сумын өөс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт, ус хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр мал аж ахуйн салбарт өвжил таваржилтын бэлтгэл ажлыг дүгнэхэд улсын хэмжээнд 82.8% хангагдсан дүн гарч байна. Харин мал аж ахуйн өвлжил таваржилтыг эрсдэлгүй давах чиглэлээр хологдох асуудлуудыг боловсруулах, судлах байдлаар цаг хугацаа алдахгүй байх, асуудлыг шуурхаа шийдвэрлэж ажиллах хэрэгтэй байна гэдгийг улсын хурал дахь арчилсан намын бүлэг санууллаа. Үүсч болох хүндрэлтэй байдалд бэлэн байж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхийг юун түрүүнд чухалчлах шаардлагатай. Хүний амнаас эрүүл мэндийн хохирлгүйгээр эд хөрөнгийн гарц багтаагаар даван туулахад та бидний хүчин чармаалт, ялангуяа Монгол улсын засгийн газар, улсын онцгой байдлын комиссийн үүрэг оролцоо асар ихэ. Одоогоор зарим аймаг орон нутагт мал аж ахуйн өвлжилт хүндэрч эхэлсэн байна. Тухайлбал Баян-Улгийн аймгийн зарим сумдад их хэмжээний цас орсноос болоод гамшигын байдал шилжиж байгааг улсын хурлын гишүүн Мурат хэлж байна. Тэгээ зарим холбогдох улсын онцгой комисстэй бас бичиг өгөөд ингэж байж байна. Утгагүй аймгийн засаг дараад бас өрөө өгсөн байгаа. Одоо утгагүй очих ерэн тэгэл явандаа төрөс хэмжлэг авахгүй бас хэсэг байдал ороод байгаа юм.
Хөдөө аж ахуйн салбарын яамныхны мэдээлж байгаагаар бол улсын хэмжээгээр 16,000 гаруй айл өрхийн 6.9 сая толгой мал отрын бүс нутгуудад өвлжих чиглэлтэй байгаа юм а. Дээрхийн гинхэнтэн 14-р далаа ламын манай улсад хийх айлчлал засгийн газар ямар нэгэн үүрэг оролцоотой эсэх асуудлаар улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд мөн хоригл тайлбар өглөө. Мөн иргэний хариатын тухай хуулийн төслийг дахин боловсруулах хэрэгтэй болсон гэдгийг гадаад харилцааны сайд тайлбарллаа. Дээрхийн гинхэнтэн 14-р далаа ламыг Монгол улсад айлчлах ажлыг Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийд зохион байгуулж байгаа. За тухайн айлчлалыг зохион байгуулахад засгийн газар оролцоогүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй гэсэн тайлбарыг улсын хурлын гишүүн гадаад харилцааны сайд мөнх хоригл өгч байна. За бас Монгол улсад хийх далаа ламын айлчлалын үеэр зөвхөн шашны үйл ажиллагаа явагдах хэсэг, улс төрийн ямар нэг үйл ажиллагаа байх хэсэг талаар бүгд найрамдах Хятад ард улсын холбогдох албаныхан засгийн газраас хариулт үсч тодруулга авсан байна. За энэ талаар гадаад харилцааны сайд мөнх хоригл тайлбар өглөө. Бид бол энэ бол нэгдүгээр зөвхөн шашны зорилттой ном тавих, сүсгтэн олонд ном айлтгах ийм ажиллаа. Энэ төр засгийн байгууллагын оролцоо байхгүй гэдгийг нэгдүгээр тайлбарлаж хэлсэн. За хоёрдугаарт Монгол улс бол нэг Хятад гэдэг энэ бодлогыг байнга тууштай дэмжиж ирсэн, цаашдаач баримтлана. Төвд бол бүгд найрамдах Хятад ард улсын утга дэвсгэр салшгүй хэсэг гэдгийг бид байнга хүлээн зөвшөөрч байгаа. За далаа ламыг бол бид нар энэ шашны тэргүүн, шашны зүтгэлтэн гэдгээр нь хүлээж авч сүсгтэн олныгоо одоо ном тавих ажлыг л зөвшөөрж байгаа болохоос ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулах байхгүй, зөвшөөрөхгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. За харин улсын хурал Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж өргөн мэдүүлээд байсан харьяатын тухай хуулийн төслийг буцаах шийдвэрийг гаргаад байгаа. За тухайн хуулийн шинжилгээг хийхдээ шинээр байгуулагдсан засгийн газар саналаа тусгах, зарим тоо судалгааг наривчлан тодотгох шаардлагатай гэдэг үүднээс улсын хурал хандсан байна. За цаашид тухайн хуулийг дахин боловсруулахдаа наривчилсан зарим талын зохицуултанд илүү анхаарах шаардлага байна гэдгийг гадаад харилцааны сайд мөнх хоригл хэлж байна. Яаж Монгол улсын иргэд, Монгол улс маань өөрийнхөө иргэдийн тоог нэмдэг ийм бодлого барих вэ? Хасдаг биш. Өнөөдрийн зохицуулт бол иргэдийн тоог л хасаад ах л ийм зохицуулт болчих гээд айлгаад байна. Тийм учраас энэ дээр шин цаг үеийн шин амьдралын нөхцөл байдлыг тусгасан, илүү энэ глобалчлагдсан, даяаршсан Монгол улсын өнөөдөр бараг 130 гаруй мянган иргэн дэлхийн 68 улс оронд амьдарч штэ. Тэгэхээр энэ олон иргэдийнхээ амьдралын бодит байдалд тусгасан нэг талаас, нөгөө талаас улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангасан нэг тийм дундын хувилбар болохоос аргагүй болчихсон. За холбогдох мэдээлэлээс үзвэл 1995-аас 2015 онд нийтдээ 59 мянган иргэн Монгол улсын харьяатаас гарч 221 иргэн Монгол улсын харьяат болсон байна. За харин иргэний давхар харьяалтай байх асуудлыг Монгол улсын холбогдох хуулиар хориглосон байдаг боловч за өнгөрсөн хугацаанд 24 мянган иргэн давхар харьяалтай болсон байна. Ардчилсан намд эрс шинжилэл хийх хэрэгтэй гэж улсын хурлын гишүүн Бат Зандан үзэж байна. Мөн намын даргын сонгуульд оролцсон гэдгээ эрхэм гишүүн мэдэгдсэн байна. Ардчилсан намын үндсэн дүрмийг өөрчлөхдөө намын удирдлагууд нь жирийн гишүүдээс тасарсан байдлыг халах, гишүүд дэмжигчид болон олон нийтэд нээлттэй нам болох, намын бүх шатны дарга нарыг гишүүд дэмжигчдийн саналаар сонгодог болох, за намыг явцгүй бүлэглэлүүд болон улс төрийн барьцаанаас салгахад чиглэсэн тодорхой зохицуултуудыг хийнэ гэж улсын хурлын гишүүн Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн Бат Зандан тайлбарлаж байна. За бас Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээс эрхэм гишүүн мэдэгдлээ. Ардчилсан намын бүх шатны даргаыг Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ сонгодог тогтолцоороо шилжсэн тохиолдолд улсын хурлын гишүүн Ардчилсан намын бүлгийн хамгийн залуу гишүүн Бат Зандан миний бие Ардчилсан намын даргын сунгаанд оролцсон гэдэг аль биесээр мэдэгдэж байна. Ардчилсан намыг бүлгэлийн гараас нь Ардчилсан намыг олигархуудын савраас салгаж чадна гэдэгтээ би итгэлтэй байгаа гэдгээ та бүхэнд хэлье. Бат Зандан Ардчилсан намын даргаар сонгогдсон тохиолдолд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр эренчниймийн амар жаргалыг дэмжиж ажиллах болно гэдгийг бас та бүхэндээ дуулгахыг хүсэж байна. За улсын хурлын гишүүн асан амар жаргалын хувьд олон нийтийн дунд хамгийн их дэмжлэгийг хүлээж байгаа. За бас нам дотроо аль нэг бүлэгэл фракцийн одоо гарт ороогүй гэсэн тайлбарыг Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны гишүүн Бат Зандан хэллээ. За баярлалаа.
Өнгөрсөн шөнө Улаанбаатар хот орчин мөн орон нутагт орсон их цасны улмаас зарим зам даваа халтаргаа гулгаа ихтэй байна. Одоо үзэгч та бүхэнд цаг агарын сэрэмжлүүлэг мэдээ хүргэе. Өнгөрсөн шөнө буюу 2016 оны 11-р сарын 17-наас 18-нд шилжих шөнө Улаанбаатар Мандалговь өндөр дов 100 мод налах чиглэлийн автозам цас орж замын зорчих хэсэг дээр цас мус тогтож халтаргаа гулгаа үүссэн. Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн автозамд өчигдөр оройноос орсон цасны улмаас халтаргаа гулгаа ихээр үүссэн байгаа. Одоогийн байдлаар Ховд аймгийн Булган сумаас Цэцэг сумын хооронд Багуулаан даваа орчимд цас их орсны улмаас зам хаагдаж зорчих боломжгүй болсон. Бусад зам даваа хаагдаагүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Улаанбаатар 10 хэрийн чиглэлийн зам хооронд цас орж байна. За Ховд аймаг Алтай нуруу, Багуулаан даваа, мөн Бодончин хавцал, Алтай уйнж, Булганд их хэмжээний цас орсон. Цасны зузаан 40-50 см одоогийн байдлаар зудын байдалтай байна. Увс аймаг Ялаатын орчимд цас их орсон. За Баян хонгор аймаг Баян булаг, Жаргалан сумгийн нутгаар бага зэргийн цас орж байна. Шөнөдөө аймгийн төв орчмоор цас орох магадлалтай. Мөн Төв болон Өмнө Говь аймгийн чиглэлд цас орж эхэлж байна. Хойд чиглэлд баруун хараа мөн Бороогийн даваа гулгаатай. За Завхан аймаг ганцын болоод Загастан даваат орчим гулгаа үүссэн байдалтай байгаа юм байна. Иймд нийт тээвэрчдээсээ хөд орон нутагт зорчихдоо замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, хувийн болоод хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг автотээврийнхэн анхааруулж байна. Хүүтний эрс чангарч халтаргаа гулгаа их үүсэж байгаа энэ үед иргэн та өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа вэ? За ялангуяа манай хүүхэд залуучууд маань толгой нуцгийн явах, малгайгүй явах нь илбэг байдаг. Тэгэхээр малгайгүй толгой нуцгийн ийм хүүтний үед явснараа хүний эрүүл мэндэд ямар хор хохирол үүсдэг талаар манай сурвалжлагч Наран Солонго дараах сурвалжлагыг бэлтгэснийг үзэгч та бүхэнд хүргэе. За өчигдрөөс Завхан, Увс, Хөвсгөл зэрэг баруун аймагуудаараа одоо шуурч хүйтэрч эхэлсэн ийм мэдээлэл байгаа. За өнөөдөр бол их нутгаар цасан шуурхтай хүйтэн байна гэсэн мэдээллийг цагуур орчны шинжилгээний газраас өгч байгаамаа. За тэгвэл хүйтэрч эхэлсэн энэ өдрүүдэд за иргэд маань ханиа томноос сэргийлэгч гэдэг юм уу эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ? Дулаан хувцлалтандаа хэр зэрэг анхаарч байна гэсэн энэ мэдээллийг бэлтгэхээр за бид нийслэлийн Анкарагийн гудамжинд зогсож байна. За яг одоогоор нэг 2-3 минутанд энэ гудамжинд одоо ингээд 20 орчим хүн ингээд миний хажуугаар зөрлөө л дөө. За нийт зөрсөн иргэдийн за нэг тал нь шахуу. За нэг 10 хүний 4 нь ч юм уу малгаагүй байх жишээтэй байна. За тэгэхээр толгооноосоо ингэж даарах хүйтэнд одоо юм толгой нүцгэн явах нь ямар нэгэн одоо мэдрэлийн өвчний их үндэс болох ийм эрсдэлтэй байдаг гэдгийг үл эмчнэр зөвлөж байгаа юм. За харин иргэд энэ тал дээр ямар санаа бодолтой байдгийг сонсъё. За өнөөдөртөө бол өмсөв. Ер нь өмснөө. Малгай өмсөхийн ач холбогдлыг ер нь та юу гэж хардаг? Ер нь бол малгай толгой нүцгэн бол одоо өөрөө нүцгэн тооц гэсэн үг байдаг шүү дээ. Хүн хамгийн эхлээд толгойносоо дарах юм бол тэгэл ерөөсөө толгойн өвчин гэдэг чинь тэгээ тархийн цуцсан нарийсгаас ахвалаа тэгэл зөндөө их үсэр болж шүү дээ. Тэгэл байнга хүүхдүүдтэй бол байнга малгай өмсвөл шүү дээ. Тэ. Өөрөө яагаад өмсөх гэж ойрхон гарах гал яарал малгайг гарцсан. Эмчнэр ер нь малгай өмсөхгүй ингээд удаан дараад явах нь бас ингээд мэдрэлийн өвчин гэдэг юм янз бүрийн өвчний их үндэс болдгоо гэж ярьж байна. Энэ талаар хэр зэрэг мэдлэгтэй байна? Ерөнхийдөө бол малгайгүй явснаар бол суцны нарийс үүсэх магадлал өндөр байдаг гэж ярьцгаа тийм. Уг малгай өмсөхгүй бол тэгээд нэг ханиа там ихтэй биш. Одоо хүүтний эрч ихтэй, нагаар салхины үйлээ тэр болгон тэгээд их хүүтэн байна. Хүүхдүүд одоо малгай бэлигээ сайн өмсөж хувцгаа дулаахан байвал өгнө. Мянган дан гэж би нэг ардын зүр зүс үг байдаг шүү дээ. Тэгж л бодож байна. Толгойг хөргөөж толгой нүцгэн явдгаа хөлөрчгээд малгайгаа явж болдгоо л гэдэг. Одоо энэ залуучууд зүгээр толгой нүцгэн яваад ахын ган гарч байгаа мó. Одоо саксуурал одоо их л бүрийн хийж л гэж бодож байна. Тий. Малгай нэмсэх нь л зав. Ер нь эмэгтэй хүн бол сайн дулаалж явж явах хэрэгтэй. Одоо багчууд ирнэ. Толгой даарвал ой тогтоолт муудаж мэдрэлийн суур өвчин үүсэх эрсдэлтэй гэдгийг эмч мэрэгчлэтнүүд хэлж байна. За тодруулбал толгойноос биеийн дулаанаа алдаж, судас нарийсч цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр аливаа архах өвчин сэдрэх, тархиар хатгуулж өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гоождог болох, нойр муудах, мэдрэлийн суур өвчтэй болох, ой тогтоолт муудах, бухимдал дүртэж ажлын чадвар буурах, үс толгой хуйхны эрүүл байдал алдагдах зэрэг олон сөрөг үр дагавар гардаг байх юм а. Энэ судасны энэ агшилтын энэ нөлөөгөөр
бөөрийн үйл ажиллагаа маш их алдагддаг. Дээрээс нь булчин ингээд агчиж байгаа учраас бол толгоо өвдөж даралт ихсэх. Энэ маань бол ерөнхийдөө харуултын одоо эрсдэл хүчин зүйлд маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Нэлээд өндөр хувьтай явж байгаа. Тэрүүгээрээ одоо магадгүй харуултыг ихсгэж байна. Даралт нь ихсэж байна. Тэгээ байнгын толгой өвдөд хүзүү мөрний булчингууд чангарна гэдэг бол нөгөө хүзүү нь хөшөөл, хөөрөөл тий. Ингээл тэрнээсээ холбогдоод сонсгол буурч байна. Нүдний хараа буурах. Ер нь бол энэ судасны агшилттай хамааралтай бол бүх хэрэгцээ систем өөрчлөлтөнд ордог. Нас агсан хүмүүс бол төдийлөн толгойн эцгийн явахгүй байгаа шүү дээ. Бас ягаад гэвэл өөртөө зовир байгаад байгаа учраас залуу одоо эдэр залуус одоо бага дунд сургуулийн хүүхдүүд бол дандаа толгойн эцгийн явж байгаа. Одоо охтууд бол үсээ угаачаал тийм ээ. Магадгүй ноот үстэй гэж энэ гараа явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэмээд хэлэхэд бол тэр үсний өөрийнх нь тэр одоо поликул гэдээ яриад байгаа үсний өөрийнх нь нургал бүтэц тэр тос ялгаруулдаг энэ үйл ажиллагаанд ч гэсэн нөлөөтэй. Ер нь бол маш сөрөг нөлөөтэй. Тиймээс дулаан хувцаслаж малгай заавал өмсөх нь олон төрлийн өвчний эрсдлээс хамгаална гэдгийг зөвлөж байна. За мөн эцэг эхчүүд хүйтэнд малгай өмсөх нь эрүүл мэндэд ач холбогдолтой гэж үр хүүхэдтэй зөвөр ойлгуулж өөрсдөө үлгэрлэж өмсүүлж хэвшүүлэх нь чухал гэж байгаамаа. Нийслэлийн эдийн засгийн нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өнөөдөр хэлэлцлээ. Эх он төсөв хөрөнгөний хувьд хүндхэн жил болно гэдгийг энэ үеэр онцолсон байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2017 онд нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ танилцууллаа. Нийтдээ 286 төсөл арга хэмжээ бүтээн байгуулалтын төлөвлөгөө тусгагдсан байна. Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөрөнгө оруулалтыг их усрээр нь ангилах юм бол улсын төсвөөс 80.4 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 183.7 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаас 301.8 тэрбум төгрөг, 241.3 сая ам доллар, төр хувийн хвшлийн түншлэлээр 39.7 тэрбум төгрөг, нийт 605.7 тэрбум төгрөг, 241.3 сая ам доллар эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд хөрөнгөний их уср шаардлагатай болно гэдгийг тооцоолж оруулсан болно. За нийслэлийн урсгал зардал гэхэд 220 орчим тэрбум төгрөг болно. Дээр нь концессийн төлбөр, бусад өр зээлгээд хөрөнгө мөнгө нэгсэн олон асуудал бий. Иймд 2017 оны төсвөө батлахдаа хамт энэ асуудлыг хэлцэх санал оруулж байлаа. Хотын төсөв бол бид нар яаж чадлаа 500 тэрбумаас илүү гаргаж чадахгүй. Танд үсрээд 50-аас 60 тэрбум төгрөгийн л 17 онд хөрөнгө оруулалтын их усрал байж байна. Гэтэл бүлгийн хурал дээр танилцуулсан тэр санал дээр бол 180 тэрбум төгрөг 17 онд шаардлагатай гэж ингэж танилцуулж байсан. Өөрөөр хэлбэл энэ үндсэн чиглэлийн чинь дотор байгаа ажлууд хөрөнгө мөнгнөөс болоод 30-аад 40% хэрэгжих юм байна. Үйлдэл нь бол үнэхээр хэцүү юм байна. Бид нар жоохон азгүй байна. Үнэхээр азгүй байна. Яагаад гэвэл маш бага мөнгөтэй. Би хурлын төлөөлөгч нартайгаа хамтраад 5-аас 6 хуулийн төслийг бол их хурлын гишүүдээрээ дамжуулаад засгийн газар дамжуулаад өргөн барина. Энэ эрхцэн шинжилгээний дотор талд бол хотын эдийн засгийг хэрхэн яаж бий болох вэ? Хот бол төсөв санхүүгийн хувьд хэрхэн бий даах вэ? Хот эрх мэдлийн хувьд хэрхэн бий даах вэ гэдэг асуудал хамгийн чухал зүйл байна. 2017 оны үндсэн чиглэлд имэйлт, Налаах, Багнуурын үйлдвэр технологийн парк, хотын 2 захад малын худалдааны төв, Сэлэв, Баян хошуу, суурьшлийн дэд төв, буян тухай, туул, гацууртад бага урын цэвэрлэх байгууламж, 5 өрхийн загвар эмнэлэг байгуулах, 5 өрхийн загвар эмнэлэг байгуулах гэд бүтээн байгуулалтын төслүүд багтсан байна. Өмнөх жилүүдэд үр дүнтэй хэрэгжиж байсан, одоо ч нийгэмд өндөр хүлээлттэй байгаа ахмадын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх, нийслэлийн 72 байршилд бага сургууль цэцэрлэгийн цогцлоо барих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх. 5. Нийслэлчүүдийн өмнө тулгамдж байгаа агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын зүгээс дөрвтэй шийдэл арга хэмжээ авах шаардлагатай байна. Халаалтын зуухнуудад дэвшилтэд технологиг нэвтрүүлж үр ашгийг нэмэгдүүлнэ. Олон улсад ашиглагддаг ажиглалтай хотын индекс тооцох аргачлалыг нэвтрүүлж тогтоогдсон индексийг өсгөх талаар арга хэмжээ авч ажиллана гэсэн заалтуудын хөрөнгө оруулалт өндөр байгаа тул дээрх заалтуудыг тус хасах саналтай байна. Туул, Сэлэв, дундгоодын урсцыг нэмэгдүүлж, иргэний дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын тохилог орчин бүрдүүлнэ гэсэн заалтын хөрөнгө оруулалтанд нэмж тусах саналтай байна.
Өнгөрсөн 10 дугаар сард иргэдийн хурал нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ удаад 2017 оны үндсэн чиглэл нь эх 4 жилд хэрэгжүүлэх хөтөлбөртэй уялдаатай гэдгийг тайлбарлаж байлаа. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 16 мянган иргэнд 820 мянган га газрыг өмчлүүлсэн байна. Өнөөдөр нийслэлийн газрын албанаас газар өмчлөлийн ажилтай холбогдуулаад дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн байна. Газар өмчлүүлэх ажлыг хэд арга хэлбэрээр явуулж байна. Одоо эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх, цахим хэлбэрээр өмчлүүлэх, хуулийн засах хэмжээнээс илүү талбай эзэмшиж ашиглаж байсан иргэнд газрыг үнээр нь өмчлүүлэх зэрэг ажлууд хэвээ үргэлжилж байна. Тухайлбал хуулийн зааснаас илүү талбай эзэмшиж байгаа 45 иргэнд 1500 гаруй метр квадрат газрыг үнээр нь өмчлүүлж улсын төсөвт 16 сая төгрөг төвлөрүүлжээ. 6 оны одоо өнөөдрийн байдлаар нийтийн 9 удаагийн захирамжаар 16,139 иргэнд бол газар өмчлүүлсэн байна. Дахин саяхан бид нар бол одоо шинэ нийслэлийн засаг даргын захирамж гарсан байна. Энд бол одоо 16 оны 11 сарын 7-ны өдөр бол А782 гэдэг дугаартай захирамжаар 899 иргэндүүд бид нар хуулийн дагуу иргэний гэр бүлийн хэрэгцээний зориултаар газар өмчлөх шийдвэр гаргуулсан. Цуслангийн байршилд газар өмчлүүлэх ажлыг мөн үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 26 байршилд цуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа 161 иргэнд газар өмчлүүлэх цахирамжийн төслийг бэлтгэх ажил үргэлжилж байна. Цуслангийн газар өмчлөлийн ажил бас хэвэн үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар бол энэ хэсэгчсэн ерөнхий төлөвлөгөөнд батлагдсан. Нийслэлийн 15-ны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдсан. Цуслангийн одоо энэ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хойдлын энэ амуудад байгаа иргэдийн хүсэлтийг бол бид нэр хүлээн авч шийдвэрлэж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газрын бүтцэд өөрчлөлт орж, нийслэлийн өмчийн газар, нийслэлийн газрын алба болон хоёр хуваагдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хэдийгээр бүтцэд өөрчлөлт орсон ч газар өмчлөлийн ажиллагаа хэвээ үргэлжлэн гэдгийг албаныхан мэдээлж байна. 2016 онд Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн нийтдээ 40 гаруй судалгаа шинжилгээний ном гаргаж 300 орчим олдврыг шинээр олж илрүүлсэн байгаа. Эдгээрийн хадгалалт болон мөн хамгаалалт, сэргээн засварлах ажилд анхаарах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн жил тутам олон олдвор үзмэр шинээр илрүүлж судалгаа шинжилгээний бүтээл гарган түүнийгээ олон нийтэд танилцуулдаг. Энэ уламжлалт ёсоор өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр сүүлийн 60 жилийн түүх археологийн судалгаа шинжилгээний ажлаа 6 ботном болгон гаргаснаа танилцуулсан юм а. Маш одоо үр дүнтэй ажилласан жил байгаа. Өөрөөр хэлбэл энэ жил хамгийн одоо гол үр дүн маань бол Монголын сүүлийн 60 жилийн одоо археологийн судалгааны бүх үр дүнг нэгтгэсэн Монголын археологийн судалгааны өв гэсэн 6 бот одоо бүтээл гарлаа. Энэ бүтээл маань бол оны шилдэг бүтээл болж байна. Мөн манай судлаачдын бүтээлүүд Солонгос, Америкийн нэгдсэн улс, Орос, Англи зэрэг улсуудын олон улсын одоо нэр хүндтэй хэвлэлийн газрын сэтгүүлүүдэд хэвлэн нийтлэгдэж бас гарсан байна. Мөн энэ үеэр хүннүгийн үеийн болон манай эртний өмнөх оны сонин содон олдвруудыг олонний хүртэл болгож ирсэн юм а. За энэ зэйтүүний хувьд 2009 онд Сэргаал нэгэд Баяуулгийн аймгийн Цингэл суманд хийсэн матлахаас илэрсэн юм байлдын зэйт байгаа. Дээрээ бол одоо ийм одоо амтны дүрслэлтэй хоороо чимгэлсэн. Хэмжээний хувьд бол илүү одоо тийм бодит одоо яг хэмжээтэй юм да. Ер нь бол хэмжээний жижиг хэмжээтэй одоо юу гэдгийг юм завгар модель маягтай энэ одоо зэйтүүнүүд бас илэрдэг. Гэхдээ энэ зэйтүүнүүд бол онцлогийн хувьд харьцангуй том хэмжээтэй дээрх одоо дүрслэл нь их өвөрмөц дүрслэлтэй одоо юм харьцангуй том хэмжээтэй ийм зэйт байгаамаа. Эдгээр өнөт олдвруудын хадгалалт, хамгаалалт, мөн сэргээн засварлах ажил тулгымдсан асуудлын нэг болоод байна. Зөвхөн археолог гэдээ аваад үзэх юм бол маш олон олдвор биет дурсгалуудыг өнөөдөр сан болгочоо зогсож байна. Тэгвэл өнөөдөр энийг хамгаалах, хадгалах, хэвээр нь хадгалж үлдэх. Цаашлуул энийг сэргээн засварлаад одоо яг ямар юм байсан бэ гэдгийг гаргаж тавих илүү чухалчлаа хэрэгтэй. Нөгөөдөөр бас нэг орхигдж байгаа зүйл бол мэдээж энэ эрт үеэс аваад өнөөдөр хүртэл нүүдлийн соёл иргэншил гэж юм байна тийм үү. Тэгэхээр энэ соёл иргэншилд маань өөрийн гэсэн соёлтой байсан байна. Түүх байгаа чинь мэдээж соёл байна. Тэгэхээр энэ соёлын талаас бид нар илүү төлөв ярих хэрэгтэй. Тус хүрээлэнгээс 2016 онд гадаадын эрдэмтэн судлаачдтай хамтарсан 40 гаруй судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын түүхт 90 жилийн тохиож байгаа энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг одоо үзэгчид та бүхэнд хүргэе. 1921 онд ардын цагдаа сэргийлэх байгууллага байгуулагдсан бол 1924 онд нийслэл хотыг Улаанбаатар хэмээн нэрлэж цагдаа сэргийлэх хэлтэс байгуулж байсан нь өнөөдөр 90 жилийн түүхт байгууллагын үндсийг тавьсан байна. 1928 онд хэлтэс нь газар болж өргөгдсөн бол 1945 онд Улаанбаатар хотын цагдаа сэргийлэх анги, 1958 онд нийслэлийн цагдаа сэргийлэх ерөнхий газар, 2014 онд Улаанбаатар хотын цагдаагийн газар болон тус тус өөрчлөгдсөн. 92-оос 96 оны одоо өөрчлөлт шинжилтийн эд үед нийслэлийн цагдаагийн даргын ажлыг хамт олонтойгоо ашиж байлаа. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан? Тухайн үед ирээдүйн нөхцөл байдал эрс хүндэрсэн үе байсан. Нийгэм нэг байгуулалтаас нөгөө байгуулалт шилжсэн. Тэгээд ер нь замраагүй явдал, ёс суртахууны уналт, аригдсан согтууралт холбоотойгоор Монгол улсад гарч байгаа гэмтэргийн ерөнхийдөө бараг 60% нь Улаанбаатар хот гардаг. Улаанбаатар хот маш их ачаалттай ажилладаг цагдаагийн бүрэлдэхүүн өдөршөнгүй ажиллаж ирсэн. Дээр нь бол янз бүрийн улс төрийн шинжтэй жагсаал, цуглаан, суулт ийм бол тасардаггүй байсан. Бид нэр өдөршөнгүй ер нь бүгдээрээ дарга зэрэг контор тошхоо хондог ийм ачаалттай үе байсан. 90 жилийн баярыг нь тохиолдуулж Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн Илвэг Доржийн зарилгаар Улаанбаатар хотын цагдаагийн газрыг цэргийн гавьяаны улаан төгөө одонгоор шагналаа. Улс орны нийгэм, эдийн засгийн эдрэг төвхт он жилүүдэд 2 удаа татан буугдаж, харьяалт нь өөрчлөлт байсан хэдиж нийслэл хотод хэв жирэмс сахиулах, гэмтгэл тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртөө биелүүлж ирсэн түүхэн уламжлал дайчин замналтай юм а. Ялангуяа сүүлийн жилүүд улсын хэмжээнд үлдэгдсэн гэмтэргийн талаас илүү юу 60-аас дээш хувь нь Улаанбаатар хотод үлдэгдэж, эрүүг нөхцөл байдал хүндхэн байгаач тус цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нийслэл хотоо нийслэлчүүдэд амар тайван байлгахын төлөө бүхий л хүч болцоогоо дайчтан ажиллаж төр засаг ард түмнийхэн өмнө өргөсөн дагавартай үндсээр зүтгэж байгааг онсон тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Улаанбаатар хотод иргэний хяналтыг сайжруулах, олон нийтийн цагдаагийн оролцоог нэмэгдүүлэх, камержуулах ажлыг эрчимжүүлснээр гэмтэргийн гаралт сүүлийн жилүүдэд эрс буурч байгааг үзэж байлаа. Монгол улсад хурандаа цол олгож эхэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг ухтаад Монгол хурандаа нийгэмлэгээс үе шатаа зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг нь тус нийгэмлэгээс эрхлэн гаргаж байгаа Монгол хурандаа төгсөшгүй цуврал ном юм а. Өнөөдөр төгсөшгүй цуврал номын 5 6 дугаар ботын нээлтийг хийсэн байна. 2300 орчим Анх 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын баг хурлын тэргүүлэгчид сайд нарын хамтарсан хурлын 14 дугаар тогтоолоор Монгол улсад хурандаа хэмээх цолыг бий болгож мөн оны 3 дугаар сарын 2-ны өдрийн цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжны тушаалаар жанцсан, даш зэвэг, цоодол, мөнхцөрн, ламжим нарын 5 хүнд уг цолыг хүртэж байжээ. Ингээд өнөөдрийг хүртэл 2300 орчим хурандаа түрэн гэрсэн байна. Энэ хурандаа цолтон гэдэг бол зүгээр нэг цэргийн хүн болгон одоо генерал хурандаа болдоггүй. Энэ бол одоо бас нэг хурандаа гэдэг цолыг одоо хүртсэн энэ одоо хүмүүсийн амьдрал түүх намтар гэдэг бас одоо цэргийн дотор бас үлэг дуурай болж бахаргаж явах юм одоо учиртай байдаг. Монгол хурандаа төгсөшгүй цуврал ботын нэг номд 30 орчим хурандаагийн улс их орныхоо төлөө зүтгэж явсан цаг хугацаанд хийж бүтээсэн ажлууд хэрхэн ямар учраас хурандаа цолонд хүрсэн тухай хөрөг материал орж байна. Харин 6 дугаар ботод Монгол хурандаа нийгэмлэгт цагдаагийн байгууллагаас анхны аравт төрөн гарсныг тохиолдуулан нийгэмлэгийн дэд тэргүүн цагдаагийн хурандаа Батаев өөрийн хүмүүсийг анхны аравт гэдгээр нь тусгаалan оруулах саналыг гаргажээ. Цагдаагийн байгууллагаас түрэн гарсан 10 хурандаагийн түүх намтар нэгэн ботод хамтдаа нэгтгэгдсэн нь хүмүүс сонирхолтой байх болно гэдгийг нийгэмлэгийнхэн хэлж байна. Өнөөдөр нээлтийг хийсэн 2 ботод нийтдээ 65 хурандаагийн материал багтжээ. Өнөөдөр Монголын ардын айрам, Монголын дэвсгүүчин, мөр зүүсэн цагдаа онцгой байдлыг хэл ямар ч байгууллагын салбарын хурандаа нар маань эвлэлдэн нэгдээд Монгол хурандаа гэдэг одоо энэ нийгэмлэгийг байгуулсан юм а. Энэ нийгэмлэг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл энэ хугацаанд хурандаа нарынхаа одоо алдар хөндийг өргөж 6 бот номыг бол гаргаад байгаа. Монгол хурандаа цуврал бүтээлийг анх 10 ботыг хийхээр төлөвлөж байсан ч тоо заах нь учир дутагдaltaй харж төгсөшгүй хэмээн нэрийджээ. 2017 онд цувралын 7 дугаар ботыг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд 100 гаруй хүн саналаа ирүүлээд байгаа юм байна. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Даш Доржийн Нацаг Доржийн 110 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан утга зохиолын өдөр өчигдөр Төв аймгийн Баян Дэлгэр сум Багнуур дүүрэгт боллоо.
Энэ үеэр түүний төрсөн нутаг аягийн аманд саатаж гэрийнхэн буур дээр очлоо. Их зохиолч Нацаг доржийн гэрийн буур Багнуур дүүргээс 10 гаруй километрийн зайд оршдог. Яруу найргийн гал голомт гэсэн утга илэрхийлж тулга байрлуулсан байна. Харин цаашид улам дэлгэрүүлж цогцлбор барих тухай нутгийн зөвлөлийнхэн нь ярьж байлаа. 1981 оны намар Нацаг доржийн төрсөн ойгоор энд ирэхэд цулгын цагаан газар байсан. Ер нь ихэн зохиолчийн төрсөн газар одоо ийм байр гэдэг бас сэтгэлд нэг жаахан таархан санагдаад буцаж байсан. Тэгээд биднүүд бас хоорондоо санал тавилцаад энд ямар ч гэсэн гал голомт байсан гадар юм босхыг гэж ярилцаад ингээд ямар ч гэсэн гал тулга одоо босхыг гэсэн. Тулгаа газарт босохгүй гэсэн газарт босгож болохгүй юм. Дээр байх нь зөв юм байна гэдэг. Дээр 3 хөл дээр босгосон 3 хөл бол одоо метр гаруй дор байгаа. Барагта юмд ер нь хөндөгдөж унах хааргүй юм бүх босгосон байгаа. Энийг бол гардаж бүгдийг хийсэн хүн бол би анх хийсэн. Энийг 2 өдөр л хийсэн баг. Гэрийнхэн бууринд хүндэтгэл үзүүлэх ёслолд Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн Пүрэв, урлагийн гавьяа сэтгэлтэн хөгжмийн зохиолч Пүрэвхүү нарын уран бүтээлч яруу найрагчид оролцлоо. Мөн үндэсний дуучин Эрдмийн чуулган уран бүтээлчид Уяхан Замб ТV наран дуугаар ихшгийн цэгэр хадаг ургасан юм. Энэ жилийн ойн арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Багнуур дүүргийн зохиолчдын нэгдэл, утга зохиол урлаг сонин, цог сэтгүүл хамтран зохион байгууллаа. Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани Max Group өнөөдөр үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг Holiday Inn сүлжээ зочид буудлын салбарыг Улаанбаатар хотноо нийлээ. Гадны улс орнуудаас манай улсыг зорин ээж байгаа жуулчид, зочид төлөөлөгчид хамгийн түрүүнд аятухтай амрах газрыг эрэлхийлдэг. Энэ ч утгаараа тэднийг угтан авахд нүүр тахлах үйлчлэгээ сайтай зорчид буудлынхаа хүрэлцэн хангамжийг сайжруулах шаардлага манай улсад бий. Тиймээс Max Group-ийн удирдлагууд Intercontinental Hotels Group-тэй хамтран Аз Европын улс орнуудад хэдэн зуун салбартай олон улсын стандартаар ажилладаг Holiday Inn зочид буудлын салбарыг нийслэл хотод байгууллаа. Зочид буудал маань ашиглалтанд орсноор одоо 140-оос 50 түүний ажлын байр Монгол улсад одоо шинээр бий болж байна. Мөн одоо бас гаднаас дуршлагатай менежерүүд ирж одоо ажиллаж манай ажилчдыг бас сурах ажиллаж байгаа. Мөн бас одоо биднээс 7-8 хүн гадагшаа явж одоо сургалтанд хамрагдж байна. Англи улсад очиж байна. Оросд очиж хамрагдж байна. Украинд очиж сургалтанд хамрагдж байна. Бид бас болсон хүчнээ өөрсдөө бэлдэж авч байна. Төсөл гэрээ барилгын ажил мэргэжилтэн бэлтгэхэд нийтдээ 2 жилийн хугацаанд энэ бүх ажлыг хийж гүйцэтгснээр өнөөдөр зочид буудлын нээлтийг хийж байна. Өнөөдөр Max Group-ийн хамт олон Улаанбаатар дахь салбараа нээж байна. Энэ бол одоо бас манай Max Group-ийн нэр төрийн хэрэг гэж ойлгож байгаа. Тэгээд одоо олон улсын одоо энэ их нэр хүндтэй буудлын сүлжээг одоо бид одоо сайн авч явах гэдэг одоо хамгийн гол асуудал байгаа. Энэ зочид буудлын гол онцлог нь орчин үеийн техник технологийн дагуу ажилладаг өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй. Ингэхдээ хүүхдийн тоглоомны өрөөнөөс эхлээд орол цуглаан хийх танхим томоохон ресторантай юм аа. Тиймээс олон мянган хүн үйлчлүүлэх дуртай байдаг. Holiday Inn брендийн анхны салбарыг 1952 онд Америкт байгуулж байсан. Үүнээс хойш одоо хүртэл олон улсад 1154 салбараа нэгэд байгаа юм. Энэ брендийг эзэмшигч Intercontinental Hotels Group нь дэлхийн 100 гаруй улс орнд 5000 орчим буудал ажилуулдаг юм байна. Халаалтгүй сургуульд 16 хоног хичээлсэн Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн сурагчид өнөөдрөөс дулаан орчинд суралцах боломжтой боллоо. Уурын зуухныхын ашиглалтын хугацаа дуусаад 2 жил болсон ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй явсаар өнөөдрийн нөхцөл төрснийг сургуулийн удирдлагууд тайлбарлаж байлаа. Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн уурын зуухны тогоо хагарсны улмаас нийт 16 хоногийн хугацаанд хүүхдүүд гадуур хувцастайгаа хичээлдээ сууж хүнд нөхцөл байдалд хичээлсэн. Харин өчигдөр нийслэлийн онцгой байдлын газар болон захирагчийн ажлын албанаас шуурхай алба ажлын хэсэг гаргаж томилж ажилласны үр дүнд өнөөдөр энэ сургууль уурын зуухныхаа асуудлыг шийдэж ямар ч байсан гал алдахгүй юм нөхцөл байдалд хүрэж байна. Тус сургуулийн уурын зуухыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг өнгөрсөн хавар нийслэлийн мэргэжлийн ялалтын газраас хийгээд явжээ. Салбарын амнаас зуухны асуудлыг шийдэх 50 сая төгрөгийг төсөвт суулгаж өгсөн ч тендер оройтсноос болж засвар хийж чадахгүй явсаар зуух ачааллаа дийлхэ барьж хаарсан байна. Азар 2 жилийн өмнө Солонгосын буцагдахгүй тусламжаар
тус сургууль дээр уурын халаалтын системийг туршилтын журмаар суйрлуулсан нь 16 хоног сургуулиа хөлдөөхгүйх ажиллах нөхцөл болжээ. За энэ уран зоох маань бол 11 сарын 2-нд бүрэн хэмжээгээр халааж зогссон. Гисэн хэдий боловч бид нар бас дотоод нөөц уулзаа сургуулийн захиргаа шуурхай алуу болсны үр дүнд усан халаагуураар эргэлдүүлээд энэ хугацаанд бид нар бас ямар нэгэн сургуулийн одоо хичээл таслалт байхгүй захиргаан халаалт маань бол одоо хэвийн явагдаж байгаамаа. Уурын халаагуур сургуулийг бүрэн халааж дийлэхгүй. Тиймээс 10-аас дээш хэмтэй тасалгаанд хүүхдүүд хувцастайгаа хичээллэж байна. Өнөөдрөөс шин зуухтай болж байгаа ч асуудлыг заавал хүндрүүлснийхэн дараа биш урьдчилан шийдэх боломж уг нь байсан. Өчигдөр хотын ерөнхий менежер Ган Төмөр дарга хотын онцгой байдлын комиссийн ирлээл тэн дээр тэд нар ч гэсэн ярьж байна. Ер нь яг ийм нөхцөлд бол тэр нөөц одоо жишээл цахилгааны шугам гэтэл нөөц шугамтай байх хэрэгтэй. Халаагуур гэтэл нөөц халаагууртай байх хэрэгтэй байдгийн байна. Ер нь энийг бол хоошид ер нь сургууль шинээр байгуулах болон энэ сургууль цэцэрлэгүүдэд бол энэ нөөц шугамыг л зайлшгүй байлгах шаардлагатай байдгийн байна л да. Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх орчныг орхигдуулсны ганцхан жишээ нь лийнэ. 71-р сургууль өнөөдөр сургуулиа хаадгийн даваан дээр халаалтын асуудлаа шийдүүлж чадсан ч тэдэнд дараагийн хүндрэлүүд бас бий. Анх байгуулахдаа өргөтгөлийн зориултаар барьсан энэ сургуульд биеийн тамирын болон урлагийн заал, зориултын номын саж байдаггүй. Хүүхдүүд сургуулийн хонголдоо биеийн тамирын хичээл заалгаж, дууны хичээлээ үлгүүрийн арын өрөөнд бэлдэж байна. Одоо энэ сургууль маань 10 жил биеийн тамирын заалгүй. Хүүхдүүдний өсөг биеийн тамирын хичээл олдог нөхцөл нь яг энэ миний зогсож байгаа энэ талбайд ирсэн. Өвлийн цаг. За 100-ны цагт бол яг гадар хүүхдүүд биеийн тамирын хичээл ороо явчихна. Тэгээ эндээс одоо шилжээд өө сургуульд орсон хүүхдүүд бол биеийн тамирын хичээл дээр маш муу дуу авдаг. Өөсө бие бэлтрийн хөгжлийн талаар энэ сургууль дээр уралдаан тэмцээн зохиогдох ямар ч юм байж болдгоо. Хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлэхийн тулд сургуулийн удирдлагууд болон эцэг эхийн зөвлөл хамтран заал барих өргөтгөлийн талбайг ойр орчмын айлуудыг чөлөөлж гаргаж авчээ. Одоо тэдэнд дахиад л хөрөнгө оруулалт, тендер хүлээх ажил үлдээд байна. Бид та бүхэнд дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Одоо үзэгчид та бүхэнд олон улсын амьдралд өрнөж байгаа үйл явдлаас таймлан танилцуулъя. Үзэгчдээ орой мэнд хүргэе. Өнөөдөр олон улсын анхаарлын төвд байсан мэдээллээс хүргье. Америкийн ойрын холбоотон Япон улс Трампын шин засаг захиргаатай цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд юуны өмнө харилцан итгэлцийг байгуулахыг зорьж байна. Энэ чүүднээс Японы ерөнхий сайд Шинзо Абе өчигдөр АПЕК-ийн уулзалтанд оролцохынхоо өмнө Нью-Йоркт очиж Трамптай уулзлаа. Энэ нь Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд гадны улс орны төрийн тэргүүнтэй биечлэн уулзсан анхны уулзалт болж байна. Манхэттен дахь Нью-Йорк цамхагт 1 цаг гарны турш үргэлжилсэн тэдний уулзалт яриа халуун дулаан уурын цахал дунд болж өнгөрсөн гэдгээс өөрөөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ уулзалт албан бус байсан гэж тайлбарлаж байгаамаа. Уулзалтын дараагаар Шинзо Абе сэтгүүлчдэд өөрийн сэтгэлийг илэрхийлсэн байна. Тэрээр Трампыг итгэж болохоос удирдагч бөгөөд түүнтэй инх уулзсан нь нэр төрийн хэрэг байлаа гэсэн юм а. Өнөөдрийн уулзалт яриа хэлцээний үр дүнд бидний дунд итгэлцлийн харилцааг бий болгох боломжтой юм байна гэдгийг дахин ойлголоо. Юуны өмнө миний хэлхийг хүсэж байгаа зүйл бол энэ уулзалтын үеэр би өргөн хүрээний асуудлаар өөрийн суур үзэл баримтлалыг түүнд илэрхийлсэн. Одоохондоо үүнээс өөрөөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ бид дараа илүү өргөн зар хүрээний асуудлаар нухацтай хэлцэх тохиромжтой цаг гаргах болно. Ерөнхий сайд Шинзо Абе АПЕК-ийн уулзалтанд оролцохоор явах замдаа энэхүү хамгийн түрүүнд Трамптай Яро санд руу уулзсан нь Америкийн шин засаг захиргаа Япон өмнөд Солонгос зэрэг Солонгосын хойгийн бүс дэх бодлогоо өөрчлөхвээ гэсэн болгоомжлолоос үүдэлтэй гэж ажиглагчид харж байна. Тодорхойлбол Америк тус бүсээс цэргээ татвал Умар Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс үүдэлтэй аюул занал хийлэл Япон өмнөд Солонгосыг түгшээх аюултай юм. Одоогийн байдлаар Японд Америкийн 54 мянган цэрэг, өмнөд Солонгост 28,500 цэргийн бие бүрэлдэхүүн бүхий баазууд байрлаж байна. Трамп сонгуулийнхаа кампанит ажлын үеэр их хөрөнгө мөнгө зарцуулж гадны улс орнуудад байршуулсан Америкийн эдгээр цэргийн хүчинг эргүүлэн татна гэж амлаж байсан юм. Үүнээс гадна номхон далаад амлсан чөлөөт худалдааны гэрээнээс Америк гарах вэ гэх болгоомжлол Японыг түгшээгээд байгаа. Эдгээр асуудлыг энэ уулзалтаар хөндөг хилэлцсэн болов уу гэж ажиглагчид таамаглаж байгаа ч энэ нь яг ямар үр дүнд хүрсэн бэ гэх талаар мэдээлэл хараахан ирээгүй байна.
АПЕК буюу Аз намхан талаа эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэд хэмжээний уулзалтын хүрээнд Пирогийн нийслэл Лима хотноо өчигдөр эхэлсэн сайд нарын төвшний уулзалтын үеэр Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж Сирь, Украины хямрал гэх мэт хоёр улсын хоорондох өргөн хүрээний асуудлаар ярилцсан байна. Өнөөдөр болж өнгөрсөн тэдний уулзалтын үеэр Йеменээс эхлээд Ливийн зөрчил мөргөлдөн хүртэлх өргөн сэдвээр тэр дундаа Украины Сирийн асуудлаар харилцан ойлголцсон гарц шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй бүтээлч яриа хөөрөө өрнөсөн болохыг талууд онцолж байна. Энэ дундаас Сирийн хямралыг зохицуулах тухай асуудлаар Оросын гадаад хэргийн сайд зарим тайлбар тодруулгыг өглөө. Сирийн Идлиб, Хомс хотуудад Оросын бөмбөгдөгч онгоцууд удаа агаараас цохилт өгсөн нь Исламын улс алан хятагч бүлэглийнхэн Иракийн Мосулыг чөлөөлөх ажиллагааны үеэр тус хотоос зүгтэн гарч Сирд орогнох вэ гэдгээс урьдчилан сэргийлж ийхүү цохилт өгч байгаа гэж тэрээр тайлбарсан юм а. Мөн Алеппо болоод Идлиб хотуудад 5 эмнэлэг агаарын цохилтонд өртөж сүйдсэний цаана Оросын хүчин байгаа гэж Америкийн талаас буруутгаж байсныг тэрээр ницааж сүүлийн 1 сарын турш Оросын бөмбөгдөгч онгоцууд Алеппод цохилт өгөөгүй. Харин Идлиб, Хомс хотуудад явуулсан ажиллагааныхаа үеэр алан хятагчдын орогнож байгаа байруудыг агаараас онлон цохилт өгсөн гэсэн юм а. Керри Лавров нарын энэ удаагийн уулзалт мөн л Америкийн нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч сонгогдсны дараах анхны уулзалт болж байгаагаараа онцлог болж байна. Лавров уулзалтанд оролцохын өмнө Оросын Россия 24 телевизэд өгсөн ярилцлагада Америкийн улирч байгаа засаг захиргаа буюу ерөнхийлөгч Обамагийн захиргаа шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг бодлогыг үргэлжлүүлэхийг уриалах нь Америкийн улирч байгаа засаг захиргаа буюу ерөнхийлөгч Обамагийн захиргаа шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын эсрэг бодлогыг үргэлжлүүлэхийг уриалах нь Америкийн ард түмний ашиг сонирхол харшилж байгаа хэрэг болохыг онцолжээ. Америк Орос хоёр үргэлжлүүлэн дайсагнах нь хинт ч ашиггүй бөгөөд хэрвээ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл хоёр улсын дипломат харилцаанаас хамааралтай олон асуудлууд шийдэл гарц олж чадахгүй хിവэр үлдэх болно гэдгийг сануулга хэлсэн юм а. Франц улс нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд олон улсын үйл хэрэгт амжилттай зүтгэснийг үнэлэн хүндэт легионы одонгоор шагналаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Францын ерөнхийлөгчийн ордонд болсон юм. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ үеэр Пан Ги Мунд олон улсын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг түүний дотор мөргөлдөөнийг зохицуулахад ихээхэн үүрэг гүйцэтгсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм а. Мөн Францын ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн тэргуунд энэ нэр хүндтэй шагналаа гардуулж өгөхдөө 10 жилийн өмнө нэгдсэн улсын байгууллагын ерөнхий ассамбле энэ өндөр албан тушаалд туршлагатай дипломат улс төрч төдийгүй дайны үед хүүхэд насаа өнгөрүүлж орон гэргүй болж дөрөх ямар байдгийг биеэрээ мэдэрсэн дайны гамшиг аюулыг таньсан хүнийг сонгон энэхүү хүндтэй одон гардуулж байгаагаа онцлон тэмдэглэсэн юм а. Мөн Пан Ги Мун нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших хугацаанд энхийг сахиулах ажиллагааг энэ тэргуунд тавьж ирснийг үнэлж байгаагааж илэрхийлсэн байна. Түүнчлэн их дэлхийд инх амгалан тогтоох нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг бол биелэгдэшгүйч. Энэ албыг амжилттай хашиж чадсан хэмээн Франсуа Олланд түүнийг үнэллээ. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хариуд нь ийм өндөр нэр хүндтэй шагнал олгосонд талархаж байгаагаа Франц хэлээр илэрхийлсэн байна. Тэрээр дэлхийд инх тайван аюулгүй байдлыг бэхжүүлж тогтвортой хөгжлийг ханган уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхийн тулд Франц нэгдсэн улсын байгууллага идэвхтэй хамтран ажиллаж байсныг тэмдэглэн хэлсэн байна. Тэрээр Аз ТВ-с нэгдсэн улсын байгууллагын тэргүүнээр сонгогдсон 2 дахь хүн юм. Эх оны 1-р сарын 1-нд дараагийн нарийн бичгийн даргад эрх үүргээ шилжүүлэн өгснөөр түүний бүрэн эрхийн хугацаа албан ёсоор дуусна. Энэ удаад түүнд олгосон Францын төрийн дээд шагнал болох хүндэт легионы одонг 1802 онд Наполеон Бонапарт санаачлан гардуулж эхэлсэн байдаг. Олон улс авилгын хэрэгт хатуу арга хэмжээ авч байна. Тухайлбал Америкийн JP Morgan Chase Bank хятадын зах зээл дээр нэвтэрч байр сууриа эзлэхийн тулд тус улсын дээд албан тушаалтнуудын хүүхдүүд болон захиалсан хүмүүсийг нь банкнда ажилтнаар авсан буюу нэгэсэндээ авилга авсан хэрэгт буруутгагдан $264 сая торгуул төлөхөөр боллоо. Америк нэгдсэн улсын хууль зүйн яам энэ хэргийг авилгын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн үндэсний аюулгүй байдал замд хийсэн хэрэг гэж тодтоглоо. Америк нэгдсэн улсын үнэт цаас арилжааны комисс болон хууль зүйн яам 2013 оноос эхлэн энэ хэргийг шалгаж эхэлжээ. Шалгалтын үр дүнд JP Morgan Chase Bank Америкийн хөлийн чанд дахь авилгатай тэмцэх тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож түүний торгуул болох $130 сая төлөхөөр болсон байна. Үүний дээр $72 сая хууль зүйн яамд, $61.9 сая холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлд төлөхөөр болжээ.
Хэлийн чанд дахь авилгатай тэмцэх тухай хуулинд тусгаснаар Америкийн компаниуд гадны зах зээл дээр бизнесээ хамгаалахын тулд тухайн орны засгийн газрын дээд албан тушаалтнуудыг хахуулахыг хатуу хориглодог юм байна. Америкийн энэ хууль нь олон улсын хэмжээнд авилгатай тэмцэх хамгийн хатуу чанга мөрдөгддөг хуулиудын нэг юм байна. Энэ хуулийг зөрчсөн тооцогдож байгаа JP Morgan Chase банк нь Хятадын дээд албан тушаалтнуудын захиалсан хүнийг тухайлсан нэг албан тушаалд томилж, оронд нь тухайн улсын зах зээл дээр бизнес эрхлэх боломжоо бүрдүүлдэг байжээ. Энэ нь шууд байдлаар мөнгө өгөөгүй боловч түүнээс ялгаагүйгээр авилга авч ажиллаа бүтээдэг байсан учраас ийхүү авилгатай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэдэг үндслээр их хэмжээний торгуулд унаад байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кин Хегийн өмгөөлөгч прокурорынхны энэ 7 хоногт багтааж ерөнхийлөгчөөс мэдүүлэг авах тухай хүсэлтийг хүлээн аваагүй байна. Иймд тус улсын эсрэг хүчнийхэн ерөнхийлөгч Пак Кин Хег огцрохыг шаардсан шаардлага улам бүр нэмэгдүүлж байна. Өчигдөр ерөнхийлөгч Пакийн өмгөөлөгч мэдүүлэг өгөх бэлтгэл ажлыг хангахад хугацаа шаардлагатай байна гэдгээ мэдгэдгийн зэрэгцээ прокурорынхантай хамтарч ажиллахад бэлэн байгаа тул мэдүүлэг авах хугацааг эх 7 хоног хүртэл сунгахыг хүсжээ. Прокурорынхан энэ хүсэлтийг хүлээн авах хэсэг нь тодорхойгүй байна. Уг нь энэ 7 хоногт багтааж мэдүүлэг авахар шамдсны учир нь ерөнхийлөгч Пакийн найз Дуулан Шууганы эзэн Чой Сун Силийг түрх баривчлах хугацаа энэ ням гарагт дуусна. Энд ерөнхийлөгч Пакийн мэдүүлгээс хамаарч түүнийг цааш баривчлан хорих хэсгийг шийдвэрлэх байсан юм а. Солонгосын хэвлэл мэдээллүүд ерөнхийлөгчийн талынхан хууль хяналтынхантай хамтран ажиллахгүй, асуудлаас зайлсхийж цаг хожих гэж байна гэж буруутгаж байна. Мөн тус улсын эсрэг хүчний 3 том намын дарганаар хуралдаж ерөнхийлөгч Пакийг огцрохыг шаардсан бичигт гарын үсэг цуглуулах ажлыг улс орон даяар зохион байгуулахаар тохиролцжээ. Гэхдээ энийг яаж зохион байгуулах болон шинэ ерөнхий сайдаар хэний нэрийг дэвшүүлэх, засгийн газрын хараат бус бие даасан байдал хангагдж байгаа эсэхийг шалгуулахаар прокурорын тусгай шалгалтыг оруулах хэсэг талаар хэлэлцээгүй болохыг Солонгосын хэвлэлүүд уламжилж байна. Өнөөдөр олон улсын анхаарлын төвтэйсэн мэдээллийг хүргэлээ. Бидэнд таамтайсан үзэгчдээ баярлалаа. Одоо та бүхэнд спортын үйл амьдралын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэе. Орой мэндүргийн эрхэм үзэгчдээ та бүхэн амралтаа идухтаа өнгөрүүлж байна. Өдөртмийн спортын мэдээ эхэлж байна. Монголын хөлбөмбөгийн футзалын ордонд өнөөдөр Монгол улсын гавьяа тогт Шархуу агсны нэрэмжит Ахмад хөлбөмбөгчдийн футзалын анх дугаар тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ удаагийн тэмцээний шигшээ тоглолтод тоглох багуудын нэрс тодорсон байна. Маструудын хөлбөмбөгийн анх дугаар тэмцээний хагас шишээ тоглолтод өнөөдөр футзалын ордонд үргэлжлэн явагдсан 4 насны ангилаар зохиогдож байгаа тэмцээний 35-аас 42 насны ангилд 6 баг, 43-аас 49 насны ангилд 10 баг, 2 хэсэгт хуваагдсан тоглож 2 баг гарч медалийн төлөө өрсөлдөх юм а. Харин 50-аас 57 насны ангилд 7 баг, 2 хэсэгт хуваагдаж тоглож байгаа бол 58-аас дээш насны ангилд 4 баг тойргийн журмаар тоглож байна. Одоогоор 58-аас дээш насны ангилд Соёмбийн Барсуудаг алтан медаль хүртэж мөнгөн медалийг Найрамд Багнуур хүрэг медалийг Баянгол баг хүртээд байгаа юм а. Мөн 50-аас 57 насны ангилд Соёмбийн Барсууд болон оюутан багууд алтан медалийн төлөө тоглохоор болж байна. Тэгээд одоо энэ тэмцээнд манай 3 наснда баг орж байгаа. Гуруулаа одоо 58-аас дээш насны маань хурандаа нар ах нар маань үлтгэл хурандаа нар маань авраг болох гэж байна. Манай баг одоо аврагын төлөө мөн одоо энэ тоглож байгаа ном турандаа эрдэнэ төгс хурандаа одоо ажиллаж байгаа хурандаа нар гэсэн үг шүү дээ. Эдний маань баг ялгаагүй одоо ингээд хагас гişээ тоглож байна. Энэ сарын 14-өөс эхэлсэн Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ овгийн тамирчин Ууган маструудын нэг Монгол улсын гавьяа тогт Шархуу агсны нэрэмжит Ахмадын хөлбөмбөгийн тэмцээний аваргууд маргааш тодорх юм а. Жил болгон FIFA-гаас шилдэг хөлбөмбөгчнөө тодруулдаг. Энд Монголын хөлбөмбөгөөс бас хүндэт зочид саналаа өгж шилдгийг тодруулж байгаа. Энэ жилийн үед шигшээ овгийн дасгалжуулагч, шигшээ овгийн ахлагч хоёр санал өгнө. Дэлхийн шилдгээр энэ жил хэн тодорхойл та одоо яг саналаа өгөхөөр сууж энэ мөчд бас үзэгчтэй хандаад өгчлээ. За мэдээж хөлбөмбөгийн спорт бол дэлхийг хамарсан маш том спортын нэг. Бид бүхний зүгээс ч гэсэн хамгийн шилдгийг, хамгийн агуу тоглогч нарыг мэдээж сонгохын бол нэр хүндийн хэрэг. Одоо бид нар бол мэдээж тамирчдын бэлтгэлжилт, цаашдын ирээдүй, өсөж яваа ирээдүй мөн дасгалжуулагч нарын бас амжилт тэр бүгнийг дүнжиж шийдвэр гаргана л да. Олон улсын жудо өхөө холбооны энэ оны сүүлийн Гран-при тэмцээн болох Чиндаогийн Гран-пригийн татам дээр Монголын шигшээ овгийн тамирчид дур чадвараас өрсөлдөж байна. Монголын шилдэг жудооч Амар Төвшин 60 кг хэмжээнд энэ тэмцээнээс алтан медаль хүртсэн байна. Шилдэг жудоочдын дэлхийн чансааны оноо олгох Чиндаогийн Гран-при тэмцээн манай урд туршид 18-наас 20-ны өдрүүд үргэлжлэн явагдана. Энэ тэмцээний татам дээр Монголын 17 шилдэг жудооч ур чадвараа сорж байна. Тэмцээний эхний өдөр Монгол улсын гавьяа тамирчин дэлхийн аврал шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Даштаогийн Амар Төвшин алтан медаль хүртлээ. Даштаогийн Амар Төвшин эхний тойрогтой гоц мөргөж хэсгийн аврагын төлөө тэмцээнийг зохион байгуулагч Бүгд найрамд Хятадаар улсын жудооч Тан Шаолиныг
Бьюкон үлгээрэл А хэсгийг тэргүүлэн хагас шигшээ урилдаанд 50-ны жудоочийг ялснаар алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан юм а. Аваргын алтан медалийн төлөө Оросын холбооны улс Ислам Яшуевыг ялснаар алтан медалийг хүртэж дэлхийн чансааны ононоос 300 өөрийн оноондоо нэмэлж чадлаа. Тэрээр өмнө Чиндаогийн татамаас 2012 онд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгөийг хөргөж алтан медаль олгосон байна. Жудо өхийн мэдээлэл үзэгч та бүхэндээ үргэлжлүүл үүргээ Үндэскап 2016 жудо өхийн нээлттэй тэмцээн энэ сарын 22-ны өдөр спортын төвөртөнд болох гэж байна. Жудо өхийг өсвөр үе оюутан залуучуудын дунд өргөн дэлгэрүүлэх ур чадварыг сайжруулах зорилготойгоор Монголын жудо өхийн холбоо үндэсний биеийн тэмрийн дээд сургуультай хамтран Үндэскап 2016 жудо өхийн тэмцээнийг 2 дахь жилдээ уламжлуулан зохион байгуулж байна. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр спортын төвөртөнд нээлттэй зохион байгуулагдаж эрэгтэй эмэгтэй 7 жинд шилдэг жудоочид ур чадвараа сөрөглөдөг юм а. Монголын ууган биеийн тэмрийн дээд сургуулиудын нэг үндэсний биеийн тэмрийн дээд сургуулийн 25 жилийн он тохиож байна. Энэ сургуулиас жудо өхийн татам дээр Аз төв дэлхийд алдар цуугаан алдуулсан шилдэг жудоочид олноор төрснийг үзэгч та бүхэн мэдж байгаа. Үндэс жудо кап тэмцээн нээлттэй. Нээлттэй тэмцээн учраас одоо Улаанбаатар хотын ихтэй сургууль болон хөдөө орон нутгийн ихтэй сургуулийн 28-наас хүрээгүй оюутан тамирчид оролцож байна. Үндэсний биеийн тэмрийн дээд сургуулиас жудогийн татам дээр олон алдартнууд төрөн гарсан Монгол улсын гавьяа тэмэрчин Нямочор, Бундмаа, Монгол улсын гавьяа цэцгэлжүүлэгч Эрдэнэт, дасгалжуулагч Базар сүрэн, өнөө цагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд өрөлдөж байгаа 66 кг-ийн төмрүүлэг, 73 кг-ийн жингээ, од баяр 81 кг-ийн жингээ Ууганбаатар гээд олон шилдэгүүдийг нэрлэж болно. 2016 оны Ахмад Сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хандгаат Олимп цогцлборын спорт танхимд өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Монгол оронд сагсан бөмбөгийг үндэслэгчдийн нэг сагсан бөмбөгийн анхны спортын мастер Содмон зунд багсны нэрмжит Ахмад Сагсан бөмбөгчдийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээн эрэгтэй 4, эмэгтэй 3 насны англиар зохиогдож байна. Тэмцээнд 1950, 60, 70, 80-ад оны үеийн сагсан бөмбөгийн шилдэг мастерууд ур чадвараас өрсөлдөж байна. Эмэгтэйчүүд 35-аас 41, 42-оос 49, 50-аас дээш гэсэн насны 3 насны англид ур чадвараас орж байгаа бол эрэгтэй сагсан бөмбөгчид 40-оос 44, 45-аас 49, 50-аас 54, 55-аас дээш насны англид ур чадвараа өрсөлдөж байна. Маа 5 ширэс бол 2 насны англид орж байгаа. Бид нар одоо хүүхэд угаасаа цуг нэг багт явж исэн. Тэгээ одоо бараг 20 жил цуг явж байгаа багаараа орсон. 5 ширэг гэдэг нэг сургуулаараа орж байгаа. Манай ах нар болохоор 49-ээс 51 наснд нь орж байгаа. Тэгээд 2 баг орж байгаа. Энэ жил яг энэ улсын аваргаар өнгөрсөн жил манай 5 ширийн баг бол төрүүлсэн. Хэсэгтээ андууд дархан Майнпо гэдэг хуучны архаг олон жил тоглосон мастерууд байна да. Тэр хэдэн багууд маань их ширүүн. За олон жил тоглож тэднийхээ эсрэг. Манайх бол яг үндсэндээ нэг тоглоод 2 жил болох гэж байна. Тэмцээн тоглож байгаа Ахмад Сагсан бөмбөгчдийн багууд хэсгийн тоглолтуудаа эсрэг Дархан News, Нэг үе, Smile, Хасын хүлгүүд, Майн Инфо, Кюкшу, Андууд, Хобби, Увс, Алдар, Таваншар, Мон торох гэд шилдэг сагсан бөмбөгчд багуудаа нэрлсэн байна. Тэмцээний аваргууд ням гарагт тодорхой юм а. Монгол оронд хууль зүйн алба байгуулагдсны 105 жилийн хойно нэрмжид хуулийн төв байгууллагуудын спортын их наадам өнөөдөр алдар спорт хорон дээр нээлттэй хийлээ. Монгол улсад хууль зүйн алба үүсч байгуулагдсны 105 жилийн хойно хүрэндэх спортын их наадам энэ сарын 14-ний өдөр эхэлж шатар, теннис, сагсан бөмбөг, волейбол, бильярд гэсэн спортын 5 төрлөөр зохиогдож байгаа. Өнөөдөр спортын их наадмын нээлт болж хууль зүйн сайд, бямц зохицуулан хууль зүйн яамны харьяа, агентлагийн удирдлага, албан тушаалтнууд хүрэлцээрж хүндэтгэл үзүүллээ. Жил болго уламжлуулгын зохиогдох спортын наадамд улсын ерөнхий прокурорын газар, улсын дээд шүүх, Монголын хуульчдын холбоо, хууль зүйн дотоод хэргийн яам, шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын болон олон улсын үндэсний арбитр, хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн 8 байгууллагын 250 гаруй тамирчид оролцож байгаа. Ер нь бол энэ тэмцээнд одоо оролцож байгаа хүмүүсийн одоо тоо хүмүүсийн одоо чадвар бол илтгэл сайжирсан байна. За маш их өрсөлдөнтэй болж байна. Үнэхээр өрсөлдөнтэй болж байна. Шинэ залуу тамирчид их байна. Манай Ахмад үеийнх бас оролцож байгаа. Спортын наадам Улаанбаатар хотын бүх түүргийн ажилчин албаагчид оролцох боломжтойгоос гадна Ахмад дунд залуу үеийг хамарсан өргөн цар хүрээтэйг зохиогдож байна. Спортын наадмын нэгдсэн дүн амралтын өдрүүдээр тодорхой байна. Одоо үзэгч та бүхний анхаарлыг хөдөө орон нутагт туссан тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлд хандуулж байна. Аранхай аймагт нүүдэл 2016 оюун их спорт шатрын нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
Монгол улсын хангаан бүсийн хэмжээнд оюуны спорт, шатрын спортыг хурдцтай түгээн дэлгэрүүлэх, шилдэг шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэ тэмцээнийг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Түмбаяр Цогтойр нас санаачлан зохион байгуулж байгаа. Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Арангаан аймгийн засаг даргын тамгын газар, Арангаан аймгийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээний ивент итгэгчээр Ханууч, Нэхэсгүй эдлэл, ESP хувьцаат компани ажиллаж байгаа байна. Тэмцээнд оролцож байгаа шатарчид Швейцар системээр 9 өрөг тоглож аваргуудаа тодруулах юм а. Өнөөдөр болсон тэмцээний нээлтийн ажиллагаанд Арангаан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Өсгөөөр, Арангаан аймгийн засаг даргын орлогч Болормаа, мөн тэмцээний нээлтийн ажиллагаанд Монголын оюуны спорт шатрын шилдэг дамжуулах их мастер Хатанбаатар, их мастер Батчимэг, олон улсын их мастер Хүндава, Батчулуун тэргүүтээ шилдэг шатарчид оролцсон байна. Тэмцээний 3 дахь хүргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Одоо үзэгч та бүхний анхаарлыг Хойд Америкийн үндэсний хоккейн лиг болон Америкийн үндэсний сагсан бүгийн холбооны энэ үйлрлийн тойргийн тоглолтуудын мэдээлэл хандуулж байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн Сент Луис Сан Хосе Sharks багийн тоглолт боллоо. За энэ тоглолт 3-2 харьцаатай Сент Луисийн хожлоор өндөрлсөн байна. За тоглолтын ихний голыг тоглолтын 6 дахь минутанд Кьютер оруулж Сан Хосе тоглолтыг шүүжилж гэлсэн байна. За энэ тоглолтын гол баатруудын нэг Шварцын тоглолтын тэнцээний голыг тэнцээний 10 дахь минутанд оруулжээ. Харин 2 дахь голыг мөн Шварц орууллаа. Сент Луис клубын Шварцын тоглолтын гол баатар байж энэ тоглолтод 2 голыг оруулсан байна. Тэрээр нүүлрэлт мөсөн талбайд 14 тоглолтод оролцож одоогоор 6 гол оруулж 2 ашигтай дамжуулалтыг өгöd байгаа юм а. Өрсөлдөх Сан Хосе багаас тэнцээний голыг Лабанк Брауны дамжуулалтаар тоглолтын 29 минутанд оруулсан бол энэ тоглолтын хожлын голыг тоглолтын 35 дахь минутанд Сент Луисын шилдэг довтлогчдын нэг Перон оруулснаар энэ тоглолтод Сент Луис 3-2 харьцаатай хоцсон байна. Америкийн үндэсний сагсан бүгийн холбооны улирлын тойргийн тоглолтод Вашингтон Нью-Йорк Никс багийн тоглолт боллоо. За энэ тоглолтод Вашингтон Wizards өрсөлдөгчөд 119-112 харьцаатай хоцсон байна. За Вашингтон Wizards клубээс энэ тоглолтод Wall 23 он авч 11 ашигтай дамжуулалтыг өгсөн бол Портер 21 оног авч 8 удаа самбраас өмнө авчээ. Үзэгч та бүхэндээ манай оронд болон дэлхийд дахинд болж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэл үлдэх спортын мэдээлэл үргэлээ. Үзэгч та бүхэн ирж байгаа амралтын өдрүүдэд спортоор хичээлэн ая тухтай өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын мэдээ танилцуулъя. Үлгийд шөнөдөө 24 хэмхүүтэн, өдөртөө 15 хэмхүүтэн. Улаангомчөндөө 26, өдөртөө 16 хэмхүүтэн байна. Ховдод шөнөдөө 20 хэм, өдөртөө 13 хэмхүүтэн. Алтайд шөнөдөө 24 хэм, өдөртөө 14 хэмхүүтэн байна. Улаастад шөнөдөө 29 хэм, өдөртөө 18 хэмхүүтэн. Тасан цэнгэл шөнөдөө 32 хэм, өдөртөө 23 хэмхүүтэн байна. Баян онгор шөнөдөө 22 хэм, өдөртөө 13 хэмхүүтэн. Мөрөн шөнөдөө 30 хэм, өдөртөө 21 хэмхүүтэн. Хатгалт шөнөдөө 30 хэм, өдөртөө 23 хэмхүүтэн. Цэцэрлэгт шөнөдөө 24 хэм, өдөртөө 15 хэмхүүтэн байна. Хар хорин шөнөдөө 25 хэмхүүтэн, өдөртөө 14 хэмхүүтэн. Арвахирт шөнөдөө 21 хэм, өдөртөө 12 хэмхүүтэн байна. Булганд шөнөдөө 30 хэм, өдөртөө 21 хэмхүүтэн. Дарханд шөнөдөө 27 хэм, өдөртөө 22 хэмхүүтэн. Эрдэнэт шөнөдөө 27 хэм, өдөртөө 19 хэмхүүтэн байна. Чойрт шөнөдөө 16 хэм, өдөртөө 12 хэмхүүтэн. Скватерт шөнөдөө 28 хэмхүүтэн, өдөртөө 22 хэмхүүтэн байна. Зүүн хараад шөнөдөө 27 хэм, өдөртөө 11 хэмхүүтэн. Зүүн модод шөнөдөө 22 хэм, өдөртөө 23 хэмхүүтэн байна. Багнуурт шөнөдөө 28 хэм, өдөртөө 23 хэмхүүтэн байна. Чингист шөнөдөө 27 хэм, өдөртөө 19 хэмхүүтэн. Барууртад шөнөдөө 20 хэм, өдөртөө 17 хэмхүүтэн байна. Чавалсанд шөнөдөө 21 хэмхүүтэн, өдөртөө 18 хэмхүүтэн. Мандалговьд шөнөдөө 22 хэм, өдөртөө 14 хэмхүүтэн байна. Талан задгадад шөнөдөө 14 хэм, өдөртөө 6 хэмхүүтэн байна. Хамбогдод шөнөдөө 11 хэм, өдөртөө 4 хэмхүүтэн. Сайн шандад шөнөдөө 17, өдөртөө 6 хэмхүүтэн. Замын өдөд шөнөдөө 13 хэм, өдөртөө 6 хэмхүүтэн. Улаанбаатар хотноо шөнөдөө 22 хэмхүүтэн, өдөртөө 20 хэмхүүтэн байна.
Бид та бүхэнд баасан гарагийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Анхаарлаа хандаас үзэгч та бүхэнд баярлалаа. Маргаашийн амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.